За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв таны амьдралд ямар шинэ хүн орж ирэх гэж байгаа вэ гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. Тэгэхээр картууд маань яг ийм хүний зурагтай картуудаар бүгдээрээ уншлага хийх болно. Тэгэхээр ер нь бол нэг таны амьдралд орж ирэх гэж байгаа хүний маш гоё юм багцаа энерги орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. За ингээд channel та маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гишүүдтэй тавтай морил гэж хэлье. За ингээд бүгдээрээ сонголтынхаа картуудыг гаргаж ирцгээе. За групп нэгийнхний маань хувьд за бас 2 карт гараад ирлээ. За ямар юм бэ? За хоёулын энэ л тавь те. За тэгэхээр эхний карт маань Hierophant гэсэн энэхүү карт маань гарч ирж байна. Хоёрдугаар карт маань Lovers гэсэн карт гарч ирж байна. За тэгэхээр энэ бас л их гоё утга учиртай картууд гэж найдаж байна. За групп 2-ын маань Page of Wands гэсэн карт гарч ирж байна. Групп 3-ны маань сонголтын карт Five of Wands гэсэн карт маань гарч ирлээ. За тэгэхээр Five of Wands карта бүгдээрээ оройс харуулъя. За энэ 5 эмэгтэйтэй карт маань байна. За энэ Page of Wands буюу 2 дугаар группийнхан маань энэхүү картын сонголт байна. За ингээд гэрлээ жоох юм тусахчи. За ингээд хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Hierophant болон Lovers картын сонголтыг хийжээ. За тэгэхээр групп 1-ийнхний маань хувьд за нэгдүгээр карт бол маш гоё manifestation буюу тэ манифест хийж байгаа. Өөрийнхөө амьдралд та яг нэг ийм хүн гэж магадгүй таны төсөөлж байсан хүн таны амьдралд ирж байна. За нөгөө талаасаа хоёр дахь вариант бол миний хувьд бол Lovers картн дээр маань тэ энд бол айл үшээ нэгээ айгүй гоё мэддэг, таньдаг жимшигтэй нэг юм дотн сууж байгаас тэ. Тэгэхээр энэ бол яг ийм нэг зуны үдэш гадаа мэдээж эрэг хүүтэн байсан бол энэ хоёр маань ингэж цоохгүй те. Тэгэхээр магадгүй таны амьдралд одоо 100 учирсан хүн таны амьдралд иргэн буцаж орж ирэх гэж байгаа буюу таньдаг хин нэгэн гэсэн ийм утга илэрхийлж байна. За тэгэхээр бүгдээрээ маш гоё картнасаа өнөөдөр уншлага хийх болно. Тэгэхээр групп 1-ийнхний маань хувьд таны амьдралд ямар хүн хайр дурлалын хувьд ч тэ ямар шинэ хүн орж ирж байгаа вэ? За шинэ гэхээсээ илүү ер нь ямар хүн орж ирж байгаа вэ л гэж асууя. За эхний карт маань за Four of Cups гэсэн карт маань гарч ирж байна. Тэгэхээр энэхүү дээд залуу маань ингээ гоё бэлэг өгье гэд нөгөө одоо чамд ингээ бэлэг өгөх гээд байгаа байхгүй. Гэтэл no гэд тэ ямар нэгэн байдлаар энэ одоо нөгөө бэлгийг авахыг хүсэхгүй байгаа буюу та таны амьдралд шинээр орж ирж байгаа хүн ер нь бол танд ингээ санал тавина. Гэхдээ та энэ хүнийг амьдралдаа оруулж ирэх нь бол өстой жинхэнэ таны сонголт гэдэг шиг те. Ер нь бол яг нэг гомдоосон чимшиг те нэг таныг урд нь яг нэг юм магадгүй ямар нэгэн зүйлээр одоо сэтгэлд чинь жоохон юм хийцэн хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яг нөгөө нэг өмнөх танил байх магадлал нь бол нэгдүгээр группийнхан маш өндрөө. Four of Cups карт маань бол ер нь бол ийм танилын карт байдаг. Яагаад гэвэл энэ карт маань та ямар нэгэн байдлаар боломжийг тэ нөгөө нэг барьж одоо боломжийг авахыг хүсэхгүй байгаа буюу энэ карт хэрвээ одоо бүр цоошин хүн байсан бол танд тэ магадгүй шууд бэлэг бариад бол явахгүй байх. Ямар нэгэн байдлаар энэ бол нэг уучлалт хүссэн юм шиг те. За иймэрхүү байдлаар бол орж ирж байна. За Ten of Cups карт маань гарч ирлээ. 2-дугаар карт маань. За 3-дугаар карт маань Nine of Wands карт маань гарч ирж байна. За таны амьдралд ямар хүн шинээр орж ирж байгаа вэ?
За Justice карт маань. За Six of Coins буюу Six of Pentacles карт маань. За энэ карт маань одоо нэг юм тэр нэг одоо хандив өргөж байгаа юм шиг те. Нэг ийм зурагдлалтай карт маань орж ирж байна. За Six of Sword карт. За энд бол бүр ингээд те яг ийм энэ эрэгтэй нүднээс ийм нулимс ингээд урсаж байгаа маш гунигтай карт маань байна. Тэгээд эмэгтэй маань ингээд ямар нэгэн байдлаар харагдаж байгаа те. За дараагийн карт маань Six of Wands карт. Ace of Sword. За хамгийн дотлын карт маань дэлхий карт маань гарч ирлээ. За дэлхий карта бүгдээрээ за энд авч. За тэгэхээр групп нэгийнхэн маань яг нэг тийм таньдаг таны хувьд өмнө нь мэддэг хүн болж таарч байна. Six of Sword карт маань яг энэ дээртэй ингээд айгүй юм гунигтайгаар хоёр тишээ ингээд салж байгаа чимшигтэй нэг ийм карт байгаадаас нөгөө хүн нь айл нэг тишээ хол замд явж байгаа. За тэгэхээр магадгүй энэ бол таны хувьд одоо гэр бүлийнхэн чинь мэддэг, таньдаг яг ингээд тэ суугаад гоё ингээд хоол идээд магадгүй та гэр бүлийнхэнтэйгээ ингээд танилцуулж байсан буюу өмнөх харилцаа гэж хэлээд байгаа тий. За Nine of Wands бол яг хөө энэ харилцаа магадгүй тэр хүний хувьд айгу маш их ажиллаар дарагддаг хүн байх магадлал нь өндөртэй. Ингээд нэг гинтийн огцом ингээд ер нь бол одоо ажлууд маш их орж ирдэг. Дээр нь энэ ажлаасаа болоод маш их стресстэй ийм хүн ер нь бол ер нь л ингээд те маш их ийм завгүй гинт ажил гардаг учраас магадгүй хайр дурлалд чамааг биш нэгтэн ингээ магадгүй те энэ хүн ажиллаа тавьснараа таарын харилцаа бас ингээд жоохон муутсан байх магадaltaй. За Justice карт бол энэ одоо дөрөвдүгээр карт маань ер нь бол энэ хүн маань энэ харилцаагаа айл олох гоё зөв голдролд нь оруулах юмсан гэсэн ийм хичээл зүтгэл гаргадаг ийм карт байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хүн айл олох те чамд цаг зав зарцуулах буюу Six of Coins бол яг те ингээд нэг юм ижил тэнцүү хайрлах зарчим алдагдсан байгаа. Учираас энэ одоо нөгөө нэг юм ямар нэгэн байдлаар нэг юм хайр гуйж байгаа ч юм шигтэй нэг юм за энд бол яг нэг юм мөнгө хийгээд ингээ хандив өргөж байгаа юм шиг боловч нөгөө талдаа яг хэрвээ магадгүй те чи надад юу өгнө би чамд тэр зүйлийг өгөх ёстой гэдэг ийм зарчим ер нь бол яг энэ одоо уншлаган дээр маань одоо жоохон алдагдсан ийм харилцаа байгаа даахгүй. Тэгэхээр ер нь бол энэ нэгдүгээр группийнхан бол одоо тэ айгүй тийм мэддэг таны таньдаг хүн таны амьдралд орж ирнэ. Тэгээ та энэ хүнтэйгээ магадгүй тэ ингээд 100 одоо ийм дулаан байхад тэ гоё trip хийжсэн, аялал хийж байсан, дахин уулзахыг хүсэж байгаа ийм нэгэн хүн байгаад байна. За Six of Wands карт маань магадгүй энэ хүнтэй маш их ийм ажилтаа ингээ хүн байгаадсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүн маань одоо бүх ингээ ажлуудаа аюу гой цэгцлээд ер нь бол ингээд сэтгэл санааны хувьд цэгцэрсэн, ажлын хувьд цэгцэрсэн те энэ бол яг нэг юм ажлын ард гарсан аюу гой happy юм зураг байгаад байгаа те. Тэгэхээр магадгүй одоо бол танд энэ хүн өөрийнхөө одоо хүчин чармаалт өөрийнхөө талаас ямар нэгэн байдлаар одоо зав зай зарцуулах боломж нь үүсэж байгаа гэсэн ийм. За Ace of Sword бол те би энэ ингээ ажлыг авчлаа гэд энэ хүн маань ингээ аюу их баяртай явж байна те. Тэгээд магадгүй энэ хүн маань үнэхээр те ийм нөгөө career focusтай байсан буюу энд яг нэг юм капсууд аюу их дутагдаад байгаа хгүй. Тэгэхээр caps гэдэг маань emotional те сэтгэл хөдлөл маш гоё юм хайр дурлалын юм карт одоо сэтгэл хөдлөлийн юм одоо илэрхийлдэг. Гэтэл юун дээр маань нэгдүгээр группийнхан дээр маань Ten of Cups гарч ирсэн, Four of Cups гарч ирсэн боловч те энэ дээр маань энэ хүн маань жоохон тунах гээд байгаа хгүй юу. За тэгэхээр энэ хүн бол танд магадгүй ингээс те маш бага цаг хугацааг зарцуулаад үнэхээр ажил төвтэй байсан учраас дэлхий карт буюу таарын харилцаа нэг хэсэгтээ зогссон гэсэн үг. Дэлхий бол яг нөө эндинг карт гэхгүй. Тэгэхээр
таныг сонгоогүй ажлаа сонгосон. Гэхдээ одоо магадгүй таныг сонгохоор таны амьдралд нэгэн шинэ хүн ирж байна. Энэ хүн бол таны таньдаг хүн буюу таны өмнөх харилцаатай байсан хайр дурлалын хүн байх нэ. Тэгээ та магадгүй тэр хүн бас таа ч гэсэн энэ зүйлэгтэй дахиад нэг уулзах боломж байдаг бол гэдэг талаас manifestation буюу manifest хийсэн учраас энэ бол гоё биелэлээ болох нэ. За тэгэхээр магадгүй те тухайн үед айгуу гоё trip хийчээд ингээд ажилласаа олоод те ингээд чамаас холцсон байсан бол одоо магадгүй танд өөр те ийм гоё feeling өгөхөр ирж байна. Тэгэхээр магадгүй нэгдүгээр группийнхан маань хэрвээ энэ хүн танд те маш гоё бэлэг бариад ирвэл магадгүй та энэ зүйлийг одоо уг нь авах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр энд бол аюу тийм токсик картууд маань гарч ирсэнгүү. Дээр нь бол дэндүү их ажиллаар дарагдсан хүний л энерги гарч ирж байна. Тэгэхээр та энэ хүнд хоёр дахь боломжийг олгох боломжтой юм аа л гэж би ер нь бол хэлнэ. Тэгэхээр Justice карт бол энэ хүн харилцаагаа маш гоё те ингээд зэгцлээд одоо илүү нөгөө сайн одоо те хүн болж чиний амьдралд ирж явах магадлал нь бол маш өндөр юм аа. За ингээд нэгдүгээр группийнханд маань өнөөдрийн уншлага хэрэг болсон байх гэж найдаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Уншлагыг маань үргэлж одоо шимтэн сонсдогт та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. За ингээд амжилт хүсье. Баярлалаа, баяртай. За ингээд 2 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 2 дугаар группийнхан маань Page of Wands гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр таны амьдралд ямар хүн ирж байна вэ гэхээр таны гэсэн одоо ийм дотоод гал нь ассан буюу одоо таныг ингээд тантай тэгээ цуг байх хүсэл эрмэлзэлтэй маш гоё юм инспайртай айгүй гоё юм хөнгөн тэ ингээд нэг ямарваа нэг зүйлийг маш гоё юм гал тэмүүлэлтэй ер нь бол хүн таны амьдралд одоо ирж байна. За тэгэхээр бүгдээрээ ерөнхийд нь гоё дүрсэлцгээе. За групп 2 буюу Page of Wands картыг сонгосон группийнханд маань амьдралд нь ямар хүн ирж байна вэ? Ер нь бол хайр сэтгэлийн амьдралд гэсэн үг тийм. За нэгдүгээр карт маань Hanged Man. За хоёрдугаар карт маань Three of Swords. Four of Cups. Oops. Энэ зөндөө карт учраас авахгүй. Nine of Swords. Queen of Cups. Ten of Cups. King of Swords. Six of Swords. За ер нь бол нөгөө нэг ингэж харахаар бас л нэг юм юу карт байна. Танил те Ace of Wands буюу Page of Wands карттай маань ер нь бол тохирохоор 3 одоо хамгийн сүүлийн карт маань гарч ирлээ. За энийг бүгдээрээ дараа нь бол одоо за энд ингээд тавьчих. За тэгэхээр 2 дугаар группийнхэнд маань энэ бол за мөн адил ер нь бол өмнөх харилцаа гэж хэлж болно. За яагаад гэвэл Hanged Man гарч ирсэн те. За хамгийн ихний карт маань Hanged Man. Hanged Man бол яг ингээ харилцаа гацсан буюу ямар нэгэн үр дүнгүй харилцаа хэсэг үргэлжилсэн ийм харилцаа байгаа. Одоо хүртэл тэр харилцаа яахан шийдэгдэхгүй ингээд таныг хүлээлтэнд оруулсан байгаа харилцаа гэсэн үг. За Three of Swords маань те энэ харилцаа үнэхээр painful буюу ингээд маш юм өвдөлттэйгээр хоёр тишээ болсон те. Энд ингээд зураг байгаа хгүй хоёр хүний ингээд зураг байна. За энийг би ер нь ингээ харуулъя. Ер нь бол яг энэ карт бол таарийн харилцааг тэр хүн байх магадaltaй ингэж бодож магадгүй. Тэгэхээр энд бол таар ингэж те айл үшээ цухтаа зураг мөрг авахуулаад ер нь бол ингээ харилцаа чинь маш гоё байсан. Ийм happy байсан. Гэхдээ
Энд бол яалтчгүй одоо ямар нэгэн байдлаар үйл ойлголцол гарсан учраас та хоёр тишээ болсон харилцаа байна. За Four of Cups бол та энэ харилцаанд ямар нэгэн боломж гарч ирсэн ч гэсэн одоогоор авах сонирхолгүй байгаа. Нөгөө талдаа ч бас байж болно те энэ харилцааг яг одоогоор бол тийм хурдан шийдэхгүй буюу энэ шинэ хүн бол одоо юугүй ингээд таны амьдралд бол орж ирнэхээсээ илүү хэсэг хугацаа авна. Яагаад гэвэл харилцаа бол нэлээд асуудалтай байгаад байна те. Тэгэхээр магадгүй яг тарот маань 3-аас 6 сарын энерги уншилттай байдаг. Тэгэхээр 3 дахь сар руу ороод ч юм уу те 2 сарын сүүлээр ч юм уу энэ хүн бол гарч ирэх магадлал нь бол маш өндөр. За Nine of Swords бол те энэ хүн маш их ийм өвдөлттэй, ийм онцгүй мэдрэмжтэй та хоёр тийшээ болсон учраас энэ хүн ер нь бол одоо энэ харилцаанаасаа ер нь л нэлээд бэртэл гэмтэлтэй гэдг нь сэтгэл зүйн хувьд айгүй шарахтай гэсэн. Тэгэхээр Nine of Swords карт маань ер нь бол айгүй их ийм хар дард зүүдлэх те яг ингээд чи айгүй тийм энэ хүнд айгүй тийм мэдрэгддэг гэх юм уу да те ингээд шүн нундахтан ч юм уу ямар нэгэн байдлаар таарын холбоос одоо хүртэл салаагүй байгаа гэсэн. За Queen of Cups бол маш гоё карт байгаад байгаа. Тэгэхээр энэ хүн маань танд бол сэтгэлтэй хүн байна. За Six of Swords карт маань энд нэг юм уйлж байгаа залуу байгаад байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд магадгүй те энэ бол яг хөндлөнгийн оролцоотой салалт байж болно. Яг гэвэл Three of Swords карт маань гарч ирсэн. За Six of Swords карт маань уг нь бол те таяр одоо салахсгүй байсан ч гэдэм үү те энд бол ямар ч исэн таяраас шалтгаалаагүй салалт юм шиг санагдаад байгаа хгүй Six of Swords карт маань. За King of Swords карт маань ерөнхийдөө бол энэ хүн одоо өөрийнхөө айгуу тийм карьер те ажил одоо амьдрал одоо өөрийнхөө бизнес санхүү ч гэдэм үү тэр нь бол дэндүү ингээд одоо ер нь бол айгуу тийм ажилсаг хүн гэсэн үг. За шатар даам ч юм уу те иймэрхүү зүйл дээр байж болно. Эсвэл бол энэ бол ажил мэргэжил гэдэг зүйлийг илэрхийлж байгаа буюу энэ хүн таныг аль болох санахгүй байхын тулд магадгүй айгүй их тийм ажиллаар өөрийгөө дарж байгаа. Нэг тийм санахыг хүсдэггүй те магадгүй тэр нь ингээ шүнэл энэ хүнд ингээ яг унтах үед нь айгүй их юм илэрч гарч ирдэг байгаад байгаа хгүй. За энэ харилцааг бол яг нөгөө байгаар нь хүлээн зөвшөөрөх буюу Strength card маань ерөөхдөө бол энэ охин маань ингээд нэг юм захиа барьсан сууж ин те. Тэгэхээр магадгүй танд уулзахаасаа өмнө те нэг юм захидал илгээх магадлал нь маш өндөр те. Захидал илгээгээд та тэр зүйлийг харах эсвэл та тэр хүнд захидал илгээх нэг юм байдалтайгаар таарын харилцаа дахин учрах нэ. За Ten of Cups бол би бол энэ дээр бол те яг та хоёрын нэгэ мэддэг, гэр бүлийнхэн чинь энэ хүнийг мэддэг. Ер нь бол бүр цоо шин танил бол биш гэж хэлнэ. За Six of Wands бол те энэ хүн ажилдаа айгүй амжилт байгуулад ингээ yes те нэг юм одоо ажил бол ингээд айгүй гоё ээ гэдэг байдлаар тэгэхээр энэ хүн бол одоо ажил карьертаа King of Swords бол яг ийм өөрийнхөө орон зай хамгаалтыг хийцэн буюу энэ хүн одоо илүү нөгөө ер нь бол ингээ ажилдаа фокус авсан маш гоё ажил дээр ийм амжилттай яваа эрэгтэй хүн те одоо эрэгтэй ч эмэгтэй ч ийм амжилттай хүн. За Ace of Wands бол те яг Page of Wands карттай адилхан хэсэг хугацааны дараа ажил ингээд те нөгөө нэг дууслаа гэж бодоход энэ хүн бол мөн л адил ингээд те одоо ер нь бол нөгөө өөрийгөө баттгах нь энэ хүний хувьд айгүй чухал байгаа гэсэн үг. Нөгөө группнийхэн маань бас ер нь багцаа айгүй ойролцоо уншлах болж байна. Энэ хүн яаж тэ өөртөө итгэх итгэлэл илүү нэг юм олж авахын тулд одоо ямар нэгэн амжилтыг бүтээж өөрийнх нь энерги одоо ингээд сэргэх тэ магадгүй ингээд хүн яг өөрийнхөө бодож явсан ажилтай ийм карьерт ч юм уу ингээд хүрснийхаа дараагаар ер нь бол айгүй гоё аз жаргалыг одоо аз жаргалын адреналин гэдэг чтэй ялгараа нэгчээр одоо тэр зүйлээр ийм гоё хаппи болонгууд за окей те миний ингээд яг хүсэн чөмрөөжсэн зүйл маань ингээ гоё биелэлээ оллоо. За одоо би бол те хайр дурлал гэдэг зүйл рүү бол надад бол ийм боломж гарч ирж болох юм аа. Тэгээ энэ хүн маань магадгүй яагаад надад ингэж их бодогдоод те магадгүй ингээ шүн хүртэл ингээд нойронд орж ирээ зүүдэнд орж ирээд байт юм бол тоо. За тэ нэг юм уулзаад үзэх бас ийм сонирхол буюу дотоод ийм
гал нь наснаа гэсэн үг. Тэгэхээр page of wands, ace of wands бол одоо энэ харилцаа магадгүй та хэрвээ хичээж чадвал бүр цоо шинээр эхлэх харилцаа болох боломжтой буюу одоо энэ hanged man те аим гацсан байсан ямар ч юм явцгүй болцсон байсан харилцаа дахин сэргэх юм боломж нь үүсэх нэ. За тэгэхээр энэ дээрээс харах юм бол те хэрвээ эмэгтэй бол надад бол одоо таны тэр эмэгтэй те ийм гоё би хаатай маш гоё царайлagтай ийм хүн юм хүүхэн байх нь. За хэрвээ та эрэгтэй хүн хүлээж байгаа бол ер нь бол яг нэг иймэрхүү те би хаа одоо царай зүс энэ хүнтэй айгуу төстэй санагдаж байна. Тэгэхээр энэ хоёр маань айгуу гоё харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр би ягаад чи нэг яг нэг ийм хоёр гоё хос байна л гэж хэлэндээ. За тэгээд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай те энэ уншлагыг маань үзэж байгаа хүмүүс бол ер нь бол ингээ хуучин харилцаа таны амьдралд орж ирэх боломж гарах нэ. За ингээд групп 2-ын маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд энэ хүртэл уншлагыг маань хүлээж аваад маш гоё ингээд эерэг комментууд бичдэг. Та бүхэндээ маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийн маань Five of Wands гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр ер нь бол нөгөө Five of Wands карт маань хоорондоо нэлээд ялгаатай байдалтай магадгүй насны зөрүүтэй байж болно. Эсвэл үзэл бодлын юм зөрчилдөөнтэй жоохон ингээд нэг хоорондоо жоохон зөрчилддөг юм төрлийн одоо энерги байдیں۔ Тэгэхээр ямар ч гэсэн энэ хүн маань одоо хуучин хүн байх нь уу, тэ шинэ хүн байх нь уу гэдгийг бүгдээрээ харцгаая. За групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань амьдралд орж ирэх тэр нэгэн хүн хэн бэ? Таны амьдралд, хайр дурлалын амьдралд хэн ирж байна вэ? Ten of Coins карт маань гарч ирж байна. Page of Coins, Ace of Cups, Ace of Swords, Chariot. За ер нь бол таны амьдралд эрэгтэй хүн бол яг ийм хүн орж ирнэ заяа. Ер нь бол маш юм юутай. Яг энэ the Chariot card маань аюу тийм баатарлаг, гэрч хүчтэй ямарваа нэг зүйлийг те өөрийнхөө одоо ийм ихтгэл үнэмшилт аюу бардан байдаг ийм бадрангуй энергтэй. Дээр нь уг нь бол энэ хүн маань маш гоё баланстай ийм хүн байх ёстой. Chariot card маань ер нь бол маш зоригтой, хүчтэй урагшилж чаддаг ийм энерги. За Star card маань гарч ирлээ. Итгэл найдварын маань карт. Air of Cups карт. За жоохон 3 дугаар группийн маань анхаарах хэрэгтэй байх нэ. За Lovers карт маань гарч ирлээ. За дараагийн карт маань Seven of Swords. Ер нь бол 3 дугаар группийн маань маш юм инээдтэй уншлага болж байгаа чинь. За Five of Cups карт заяа. За энэнгээр ингээд дуусгана. За Five of Cups карт, Five of Wands карт гэдэг маань ер нь бол энэ заяа. Таяр яг ингээд нэг юм одоо юу гэдэг ялгаатай байдалтай, зөрчилдөөнтэй яг нэг чиглэлд харж чадахгүй нэг юм хүн. Гэхдээ би 3 дугаар группээ энэ бол цоо шинэ хүн гэж хэлнэ. Энэ бол цоо шинэ хүн. Цоо шинэ хүн учраас таяр бол яг хэрвээ буруу ингэж одоо нөгөө хөдлөх юм бол гэдэг чтэй хэрвээ та буруу зүйл хийх юм бол ер нь бол энэ харилцаа яг ингээ орж ирсэн шигэ аюу ингээ хурдан сарнах гад байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр маань та бүхэн маань харж байгаа те. За таяр ингээ аюу гоё дэйт хийх нэ те. Тэгсэн чинь Air of Cups буюу те таярын ингээд нэг юм яриа одоо ойлголцохгүй төвшөнд хүрэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол 3 дахь группийнхан маш сайн анхаараарай. За юу. Яагаад тэгэхээр
Гой боломж байгаа тий. Таарт ингээд аюу хөөрхөн боломж байгаа. За хэрвээ эрэгтэй хүн үзэж байгаа бол таны амьдралд орж ирэх эмэгтэй хүн маань нэг ийм охин байх нэ. Тэ нэг гоё бие хаатай. За эрэгтэй хүн одоо эмэгтэй хүмүүс маань үзчихвэл ийм те бадрангуу нэлээд эрч хүчтэй өөрийнхөө үзэл бодлыг те шулуун шудрах хэлцдэг. Таалагдахгүй байвал таалагдахгүй байна гэд ингээд тэр дор нь ер нь бол шийдвэр гаргадаг хүн байгаад тийм шүү. За тэгэхээр ер нь бол те энийг бол аюу сайн хараарэ. За бас энэ. За хэрвээ та хоёр те энд дандаа struggle буюу те хоорондоо юм зөрчилдөг картууд маань Five of Wands карт, Five of Cups карт маань байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл болохгүй тулд магадгүй та өнөөдөр энэ уншлагыг үзэж байгаа бол нөгөө хүнтэйгээ хит яахтар тийм маргааныг бол хийгээд хэрэггүй гэсэн. За тэгэхээр одоо бас нөгөө YouTube маань энэ дээр бас аюу хэцүү. Би ер нь энийг одоо эхнээсээ ер нь бол энэ одоо хэсгийг хаах ёстой гэсэн үг. За тэгэхээр одоохондоо ингээ хаачи. Уншлаган дээрээ бол нэлээд хаах ёстой юм байна. Би бүр сая барьж мараа. Тэгэхгүй бол ингээ шууд хориг тавиад байгаа. Ер нь жоохон юм нүцгэн шалтан хүмүүсийнх дээр бол Facebook маш хатуу шаардлагатай юм билээ. За тэгэхээр маш гоё шинэ хүн. Ийм гоё ирч хүчтэй. Та хоёр нэг нэгэндээ маш гоё таалагдах болно. Ace of Cups анхны сэтгэлээр үнэхээр таалагдана. За энд тэ Ten of Coins карт маань бас маш гоё гэр бүлийн карт байдаг. Тэгэхээр бүгдээрээ энийг нэг тодруулчих. Яг энэ ямар учиртай карт бэ? За Ten of Pentacles карт маань энд яг ямар учиртай карт болж гарч ирж байгаа вэ? Nine of Pentacles, Star карт маань, Three of Swords, Ten of Pentacles дахиад гарч ирлээ. Seven of Swords, Page of Pentacles. За ер нь бол харилцаа гоё байж чадвал заяа энэ харилцаа үнэхээр одоо ингээд юу яа одоо тийм юм ойлголцож чадвал гэсэн үг шүү. Ер нь бол энэ хүн чамтай маш юм одоо болгоомжтой харьцна гэх юм уу да. Одоо энэ харилцаанд энэ хүн бол айгүй болгоомжтой харьцна. Хэрвээ чи энэ хүнийг одоо тийм та ямар нэгэн байдлаар эхний уулзалтын нэрээ ч юм уу те ингээ үйл ойлголцлоосоо олоо салах юм бол баг тэр чигтээ ингээд энэ хүн бол баяртай болно. Үгүй бол те энэ харилцаа цаашаага айгүй айтаахан ингээд явчих боломжтой байна шүү. Тэгээд энэ дээр бол энэ харилцааг ууг нь бол жоохон нэндэгнүүл айгүй хэрэгтэй юм шиг те. Энэ хүн таарын хувьд бүх зүйл тийм хурдан болж өрнөх ёсгүй л гэсэн үг. За уулзлаа те эхний өдрөө магадгүй те нэг юм энэ хүнээстэй айгүй их юм хүлээлт горцсон магадгүй энэ хүнийг айгүй тийм хариуцлагаар шахсан те нэг юм хэцүү байдалд бол энэ хүнийг битгий оруулаарэ гэж хэлмээр байна те. Тэгэхээр эхний болцоо бол яг нэг нэгээ ойлгох, нэг нэгнийхээ гоё бодол санааг сонсох ер нь бол ийм гоё ийм орчинд ингээ уулзж штэ даяар те пицца вайн тавьсан. За тэгэхээр энэ эхний болцоог ерөөсөө сүйтгэж болохгүй буюу энэ айгүй их дими шүү заяа. За тэгэхээр Page of Coins буюу Page of Pentacles бол таарт боломж байгаа. За энд Page of Cups хаана байлаа? Энд бас Page of Cups байгаа. Тэгэхээр бүх юмыг зүгээр шинээр эхлэх боломжтой. Магадгүй танд өнөөдөр энэ уншлагыг үзэж байгаа бол те айгүй юм сануулгатай байж магадгүй байгаа байхгүй юу те. За битгий ингээ үргээчээрээ гэ те. Энэ хүн бол яг ийм гоё те бүх амьдралынх нь ингээ бүх зүйлүүд аюу гоё эрчтэй явагдаж байгаа. Ер нь бол яг гал энергитэй, ажил төрөлж маш гоё бүтэмжтэй те. Ер нь бол ингээд одоо юу гэдэг зөв буруу, сайн муу одоо бүх юмыг ерөнхийдөө юм мэдэрдэг. Жохон мэдрэмж өндөр байх магадлал нь аюу өндөр буюу нөгөө нэг цензур өндөртэй хүн байх магадaltaй шүү заяа. Тэгэхээр Seven of Swords карт маань бас л энд ингээ цугтж байгаа карт те. За энд бас л нэг цугтж байгаа карт те. Тэгэхээр эхний болцооноос ахуулаад ер нь бол та маш сайн анхаараарай. Хэрвээ анхаарч чадах юм бол та хоёр юм lovers буюу дараагийн шатанд ингээ харилцаа ч гоё гарнаа. За High Priestess бол нууцлаг байх те. Тэгэхээр энэ хүнд та анхны болцоогоороо бүх юмаа нэг амартай ингээд нэг юм
дэлгэх биш жоохон юм нууцлаг байж чадах юм бол бас энэ хүний маш гоё сонирхлыг татах нэ. Хамагтэй байдаг сайн муу бүх юмаа бол яриад хэрэггүй гэсэн. За стар бол итгэл найдвар те яг таны гоё итгэж найдаж байсан хүн таны амьдралд орж ирэх гээд байна. Нөгөө талаасаа ч гэсэн та тэр хүн таныг маш гоё юм итгэлтэйгээр хүлээж байгаа шүү. За тэгэхээр энэ дээр бол та эвгүй ингээл те ямар нэгэн байдлаар тэр хүнтэй тэрсэлдээд эхлэх юм болвол за тэгээ Five of Cups буюу те ингээд нөгөө хүн маань ч гуниглаад нөгөө талдаа ингээ уух нь байна. За таач те нөгөө талдаа ингээд за одоо те одоо struggle буюу ингээ хоорондоо ингээ үзэлцээд ер нь бол ингээд гоё айгүй гоё ирчүүч орж ирлээ. Сап гээд нөгөө гал нь унтраадаг шиг те ийм хурдан одоо процесстэй шинэ хайр дурлалын амьдрал орж ирэх гэдэг шүү. Тэгэхээр энэ дээр аягүй сайн анхаараарай гэж 3 дугаар группийнхандаа хэлье. За ингээд уншлага маань үгээр өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.